Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 24-ний өдөр Монгол Улсын хурлд өргөн мэдүүлсэн хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх асуудлыг хууль зүйн байнгаараа 2025 оны 4-р сарын 2-ны өдрийн уралдаанаараа хэлцлээ. Хууль санаачлагч хуулийн төсөлд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болох хүний эрхийг олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын үндсэн хууль заасан иргэдийн хууль зүйн цэлцээ авах эрхийг хангах, эрүүдэн шүүх гэмтэргийн шинжийг олон улсын конвенцэд нийцүүлэн өргөжүүлэх, өмгөөлөгчдийн нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар иргэний хууль зүйн цэлцээ авах эрхийг хангах, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай анги заасан зөрчил үлдсэн этгээдэд оногдуулах, баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, хэрэг гин шийдвэрлэх ажиллагааны цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн яриалын алдааг засах, Монгол Улсын иргэнийг улсын хилээр гарах эрхийг төдөлзүүлэх журмыг боловсронгуй болох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагын уялдаа холбоог хангах, насан турш хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмыг хуулиар зохицуулах, албаны нууцын тодорхойлтыг наривчлан тодорхойлж, Монгол Улсын хөгжлийн бодлогын барьж бүртгийг боловсруулах шаардлагад хүний эрхийг хангах шалгуур бий болох зэрэг зохицуултыг тусган боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрх хэрэгжүүлээг хангах, хамгаалахад томоохон дэвшил авчрах боломжтой болж, цаашид хүний эрх хэрэгжүүлээг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс үрдсэн сэргийлэх, хөвөглөн дэмжих чиглэсэн бусад хууль тогтоомжийн төслийг тодорхой төлөвлөлт үе шаттайгаар боловсруулах, нөхцөл бүрдэх бөгөөд иргэн хуулийн этгээд төрийн байгууллагад зардал үүсэхгүй гэж төсөл санаачлагч үздсэн байна. Хуулийн төслийг парламент цэгийн цахим хуудасд байршуулж, иргэн олон нийтээс санал авч байгаа болно. Байнгын орооны уралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын хурлын гишүүн П. Сайн зөрөг багц хуулийн төсөл нь нэг үзэл баримталтай байгаа нь хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтаа зөрчилдөж байгаа хэсэг талаар хуулийн төсөл дэх өмгөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тусгасан өмгөөлөгчийн нийт тусдаа үйл ажиллагаа хууль зүйн мэргэжлийн төсөл цаг үн төлбөргүй хийх зохицуулт нь оновчтой хэсэг талаар хүний нэр төрийг доромжлон харьцахыг эрүүгийн үйлд гэмтэрэг болгон нэмж тусгаж байгаатай холбогдуулан зөрчлийн хууль тогтоомжийн хүрээнд оногдуулсан торгууль шийтгэлийг чөлөөлөх асуудлын зардлын талаар Монгол Улсын иргэн гадаадын хувь эргээр зорчих цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар харилцан холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл туссан томилгоотой холбоотой зохицуултын үндслийн талаар Улсын хурлын гишүүн О. Номын Жимэг багц хуулийн төсөл дэх төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн болон албаны нууцын ангилал зааг ялгааг хэрхэн тодорхойлсон талаар үүнтэй холбоотой хууль санаачлагчийн хийсэн судалгааны талаар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын хурлын гишүүн Б. Баяр хүний эрх хэрэгжүүлээг хангалттай холбоотой хуулийн төслийг хэлцэхийг дэмжиж байгаа талаар байр сууриа илэрхийлж, Улсын хурлын гишүүн П. Сайн зөрөг хуулийн төслийн агуулгын хувьд дэмжиж байгаа хэдий ч хууль тогтоомжийн тухай хууль заасан хэд хэдэн хуулийн төслийг багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа аль нэг ерөнхий хуулийн үзэл баримтлалыг боловсруулан өргөн мэдүүлэх шаардлагыг хангаагүй талаар харилцан холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл хэрэгцээ шаардлагыг тодорхойлох их сурвалжийн талаар Улсын хурлын гишүүн Г. Уянг шиг хүний эрх хэрэгжүүлээг хангалттай холбоотой зохицуултуудыг тусгам багц хуулийн төсөл хилцэж байгааг хангалттай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагын талаар засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр багц хуулийн төслийн жишгээр цаашид хүний эрхтэй холбоотой бүх хуулиудыг багцлан оруулж ирэх жишг тогтох эрсдлийг тооцож анхаарах нь зүйтэй гэж тус үг гэллээ. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт байнгын орооны уралдаанаар хуулийн төсөл түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар хил санал тураалт явуулна гэж заасны дагуу санал тураалт явуулахад байнгын ороонд уралдаанд оролцсон гишүүдийн олонх зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай харилцан холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжээгөө бөгөөд хууль зүйн цэлцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өмгөөлийн хуульд өөрчлөлт оруулах тухай эрүүгийн үйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын иргэн гадаадд хувь эргээр зорчих цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хөгжлийн болох төлөв түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын орооны уралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ хүний эрх хэрэгжүүлээг хангалттай холбоотой зарим хуулийн төсөл болох хууль зүйн тусцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
өмгөөлийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаад хувиргээр зорчих цагаачлах тухай хууль өөрчлөлт оруулах тухай, төрийн болон албаны нөөц зүйн тухай хууль өөрчлөлт оруулах тухай, харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуульчин эрх зүйн байдлын тухай хууль өөрчлөлт оруулах тухай, хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслийн хэлцэх талаарх хуульзан байнгын орооны санал төгөлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.